Сайн байцгаана уу? Оргил байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Бичлэг эхлэхээс өмнө юун түрүүнд манаас өгт лайк болон subscribe дарж сэтгэл үлдээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд олон үг нуршлаггүйгээр дараагийн бичлэгтээ орцгоё. Үзэгдэл эхлэх мөчид давхрын босс. Энэ бүхэн хараахан дуусаагүй байна. Бүр мөсөн дуусах хүртэл юу ч дуусахгүй гэж аимшигтайгаар хашиграх үед системийн мэдэгдэл гарч ирэв. Цусан сарны дуучин галзуурал ур чадвараа идэвхжүүллээ. Давхрын босс ур чадвараа идэвхжүүлэн асар хүчтэй архирах үед агаар болон газар чичирхийлв. Цохилтын төлгөөн нь асар хүчтэй байсан тул Юусон мөсөн шидэ ашиглан мөсөн бамбай бүтээн хамгаалав. Юусон хөөх зөвхөн цохилтын хүч нь ийм их өхөрл учруулж байна гэж үү? Хэрэг би үүнд цохиулвал дуусах нэ. Гэхдээ мэдээж намайг он чадвал шүү дээ. Гэж хэлэхдээ зэрэгцсэн давхрын босс Юусоны урд гарч ирэн зэвсгээ далайн дайрахаар зэхэх ба Юусон мөсөн бамбаныхаа ард нэгэн поушн уугаад зөксөж байв. Давхрын босс асар хүчтэй газар цөмөртөл цохих ба Юусон цохилтоос нь бултан 175, 174 мөсөн авраа цацруулан тоолж эхлэв. 100 гартаа мөсөн поушн барьсан байх ба давхрын боссын өгсрүүлсэн дараагийн дайралтуудаас ядах юмгүй болтон 113, 60, 59, 3, 2, 1 гэхдээ зэрэгцэн ууж байсан поушноо дуусхан хаях ба цаг дуслаа. Гэж хэлэх үед давхрын босс газар тэрийн өнөв. Системийн мэдэгдэл. Та босс давхрыг давлаа. Та цусан сарны Орк аймгийн цамхгийг эзэллээ. Цамхгийг эзэлсний шагнал болгож мах бодийн ур чадварын картын багц хүлээн авлаа. Та анхны байлдан дагуулагч хэмээх тусгай амжилтанд хүрлээ. Урдтгалын хандын үйлчлэгээ дуусаж байна. Буюу Юусоны түрүүн уужсэн шингэн нь хурдтгалын шингэн байсан болж таардаг. Давхрын босстой тулдаж байх үед берсерк ур чадварынх нь үйлчлэх хугацааг нь тооцсон хурдтгалын поушн нүүн тэрхүү дайралтуудаас нь хэлбархан юм шиг бултаж байсан болж таарж байгаа. Юусон бүх зүйл дэндүү сайн бүтээд байгаа нь жаахан эвгүй биш гэж үү? Систем мах бодийн ур чадварын картын багц. Тайлбар. Та тодорхой нэг мах бодийг сонгож тэр төрлийнхөө ердийн эсвэл түүнээс дээш түвшний ур чадварын картыг санамсаргүйгээр олж авах боломжтой. Үүнийг нь уншин Юусон дотроо хөөх энэ миний орох зэрэглэлийг 3 дугаар түвшинд хүрэх байх нэ. Тэгвэл мөсөн ур чадвараа хүргэсэн дээр биш гэж үү? Гэж бодон мөсөн ур чадвараа сонгон багцыг мөсөн махбодтойгоор нээж байна. Аимшигтай хүйтэн. Систем. Вау, ердийн карт. Та мөсөн сум Ice Bolt ур чадварыг олж авлаа. Юусон. Яг л энэ хогшиг тоглоомоос хүлээж байсан зүйл нь байх шүү. Хэмээн царай нь баран харав. Систем. Шулам шүтгч инпутын цамхаг. Зэрэглэл 3. Тоглогчийн тоо доод тал нь 1, дээд тал нь 16. Input. Энэ зөвхөн амтныг халцгаая. Тэр тэрслүүдүүдийг хал. Гэж хэлэн input Юусон руу дайрах ба Юусон шинхэн олж авсан Ice Bolt хэмээх мөсөн ур чадвараараа тэдэн лүү галлав. Мөсөн сум. Ур чадварын төвшин ахиулах үнэхээр зугаатай юм аа. Систем. Мөсөн сум, мах бод, хүйтэн, металл, чадвар, агаар мандал дэх хүйтнийг төвлөрүүлж сум хэлбэрээр харвана. Мөсөн голын хамтын ажиллагааг дэмжих үйлчилгээ. Хохирол нэмэгдэж, сумны тоо олон болно. Мөсөн сумны төвшин нэмэгдлээ. 2 дугаар үе 15 секундын дараа эхэлнэ. 2 дугаар үе эхэлж байна. Input. Чөдөөрийн хаан минь биднийг тамдилгээ гэж гэж энэх үед Юусон. Жаахан хүлээж байна овшнуудаа. Би та нарт бүгдэнд чинь 5-ын тасалбар авч өгөх болно. Юусон илдээ талаах үед input мөсөн дайралтанд хөлдөн. Хол байгаа input рүү мөсөн сумаараа дайрах үед таны төвшин ахилаа. Ойр байгаа input-ыг мөсөн хил дээрээ тас завчин унахад мөсөн сумны төвшин ахилаа. Мөсөн элд бүтээх ур чадварын төвшин ахилаа. Энэ үеэр Таатар хайтан
Гэхдээ зэрэгцэн Юсон тэр зүг рүү хартал. Системийн мэдэгдэл. Замхгийн босс Имп тодорхойтон гарч ирлээ. Имп тодорхойтон. Бид таны цус харж чөтгөрийн хаанд хүнд итгэл үзүүлэх болно. Ураг шаа итгэлтнүүд минь хурдалж байгаад гэж үгэн дуусгаж амжаагүй байтал Юсон дагалдагчид руу мөсөн сумааран галлан бүгдийг нь хүйс тэмтрэв. Имп тодорхойтон гайхан дагалдагчид руугаа харах үед Юсон араас нь мөсөн элднийхэн завчилтаар цавчив. Завчилтанд өртөж эхлэх үед Имп тодорхойтон хөлдөн системийн мэлдэгдэл гарч ирэн мөсний хөлдөөх нөлөө Имп тодорхойтонд үйлчилж эхэллээ. Юсон чи яг ямар нэг зүйл туршиж үзэх цагт ирсэн сайн хэрэг гэж хэлэн урагшаан алах үед системийн мэдэгдэл мөсөн уулын хамтын ажиллагааны хүчирхэгжилтийн нөлөө нэмэлтээр бүтээгдэх зэвсгийн тоо болон төрөл нэмэгдлээ. Жишээ нь Юсон элдэн дээш өргөөд хамгийн их тоо гэж хэлэх үед түүний мөсөн элд хэлбэрээ өөрчлөн олон жижиг тооны тас дэлбэрт болон газарт зоогдов. Одоо миний бүтээж чадах хэмжээ энэ төвшөнд л байна гэж хэлэх үед газарт зоогдсон тастууд мөсөн жад болон хэлбэрээ өөрчлөв. Юсон тэрхүү мөсөн жаднуудыг араас нь ээлж дараалан Имп тодорхойтон руу шийдэх ба тэрхүү дайралтанд өртөн Имп тодорхойтон булан шахагдав. Юсоны олон дооны жаданд сүлбүүлсэн Имп тодорхойтон руу Юсон сүүлчийн дайралтаа хийх үед системийн мэдэгдэл. Та Имп тодорхойтныг устгалаа. Та чөтгөрийн шүтэгч Импийн замхгийг давлаа. Замхгийг эзэлсний шагналд санамсаргүй тоног төхөөрөмжийн тасалбар хүлээн авлаа. Юсон тоног төхөөрөмжийн тасалбарыг ашиглах. Систем та мөнгөн уягт дуулга хүлээн авлаа. Юсон надад аль хэдийн домогт ангиллах байгаа болохоор энэ хэрэггүй юм байна да. Мөсөн элдийг олон хэсэг хуваасан ч бүтцэн нэвтрэхгүй байх шиг байна. Одоогоор надад 8 ширхэг байгаа ч ямар ч асуудал ажиглагдахгүй байна. Ингээд зогсож байхдаа зэрэгцсэн асар хүчтэй аавра мэдрэгдэх үед Юсон гайхах үед системийн мэдэгдэл гарч ирнэ. Өөрийн сүудэртэй мэндэл. Цамхгийн бүлгийн нэг нь таны үйлдэлийг ихэд сонирхож байна. Юсон отоноос уу? Систем онцгой үйл явдал бүлгээс ирсэн холбоо. Замхгуудын ертөнцид ахмадуудын удирдлага дор олон төрлийн бүлэг, байгууллагууд хоорондоо холбоотой байдаг. Тэд өөрсдийн бүлгийг хөгжүүлэхийн тулд тоглогчдод хүчээ нэгтгэхийг хүсэж байна. Тоглогч замхгийн ертөнцийн тодорхой нэг бүлэгт харьяалагдах боломжтой. Бүлгийн даалгаврыг биелүүлж илүү их шагнал аваарай гэж хэлэхдээ зэрэгцэн тулгаралт, сүүдрийн зөвлөл хэмээн асар хүчтэй харанхуй авраа цацруулсан масктай хар үцтэй хүмүүс гарч ирэв. Систем сүүдрийн зөвлөлийн олон тал нь нууцлагдмал байдаг. Энэ бол тэдний нууцаас хуваалцах боломж юм. Таны тухайн бүлэгтэй харилцах харилцааг гүнзгийрэх тусам тоглогч тэдний нууцлаг хүч болон харанхуйг эзэмшиж, таны орчин буй байдал тэдний хамгаалтанд дор байх боломжтой болно. Та сүүдрийн зөвлөл бүлэгт нэгдэхийг хүсэж байна уу? Сүүдрийн бүлгэн бид чамайг санаж байна. Өдөр хоногийн туутай игэл хүн минь. Юсоныг тойрон сүүдрийн бүлгэм зогсох ба сүүдрийн бүлгэм. Ши өөрийн сүүдэртэйгэн дахин нэг удаан уулзаж бидний шивнэнд нэгдэхийг хүсэж байна уу? Юсон дотор сүүдрийн зөвлөлөө муугүй шүү. Гэвч би яг одоо та бүхэнтэй нэгдмээр л байна. Гэхдээ та нарыг залхихыг улаан оролдож байгаа бусад олон фракцууд байгааг мэдж байгаа үсттэй. Сүүдрийн бүлгэм. Манай хүшиг чамайгч бас нөмрөх болно. Чи бидний хүчийг аль хэдийн мартаа юу? Юсон. Би чиний хүчийг мэддэг учраас л ингэж хэлж байна. Сүүдрийн бүлгэм. Тэгвэл чи юу хүсэж байгаа юм бэ? Юсон дотор зөвхөн үгээр хүссэн зүйлдээ хүрэх амаргүй юм аа. Сүүдрийн аратан. Хэрв та нар надад нэгийг өгөх гэж байгаа бол нэмээд ховор төрлийн харанхуй махбодын ур чадварын карт нэмж өгвөл зүгээр л байхсан. Сүүдрийн бүлгэм. Өөрийн өршин тогтнолыг бүхий түнэл мөнх бүс минь. Энэ ертөнцийн төвчний мөнх бус оршихуй бол
гэж үгээ дуусгаагүй байх үед Юусон "Хөө, за яах вэ? Юусон чамтай хамтран ажиллахад таагүй байлаа. Дахин хэдзээж бүү уулзцгаая" гэж хэлэн дагалдагчдын хажуугаар ч гарах гэсэн юм зам тавьж өгнө үү? Зөрчхий алив гэж хэлэн "Би та бүхний төлөө маш их зүйл хийсэн байхад та нар миний төлөө ганц иймхэн зүйл хийж өгч чадахгүй гэж юм" гэд явах гэж оролдох үед сүүдрийн бүлгэн "Зөвс" хэмээн асар хүчтэй сүүдрийн аавра цацруулсан сүүдрийн аратанг дуудав. Оо бурхан минь. Сүүдрийн аратан харайлхан Юсоны ард гарч ирэх үед Юсон харц тулгаран "Систем, та сүүдрийн аратантай боллоо." Сүүдрийн аратан Юсоны сүүдэрт нэгдэв. "Систем, та муур тэврэх тусгай амжилтыг хүртлээ. Та 100,000 амжилтын оноо хүртлээ." Юсон "Сайн хөө." "Систем, та сүүдрийн элд гих ховор ур чадварын картыг хүртлээ." Сүүдрийн бүлэм "Энэ хангалттай юу?" Юсон "Сайн байна. Баярлаа. Би сүүдрийн зөвлөлд нэгдэе." Систем "Та сүүдрийн зөвлөл фракцад элслээ. Тус фракцтай тогтоосон харилцаа тань нэмэгдэв." Юсон дотроо "Энэ улирал үнэхээр сайхан болж байгаа юм шиг санагдаж байна шүү. Бүх зүйл сайхан байгаа дээр үргэлжлүүлээд л байх уу да" гэж хэлэн биеийнхээ жилийг гарган зогсох ба "Эсвэл сэтгэл хангалуун байгаа дээр одоо зогсоод биеийн байдлаа хэвэн болгож эхлэх үү дээ" гэд дээш сунан зогсох үед Юсоны араас "Ноён Кан Юсон" гэж ойрлолт үед Юсон эргэн харахад дахиад л эхэллээ. Энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дүүргэцгээе. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe даран манаас өгөхт нэгдээрэй. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.